нэмэгдүүлэх гэж тэмцээд одоо өвлийн эхийн сартаа залгуулж ийж тийм ээ тэтгэврийн одоо хувь хэмжээг 8.6% нэмэгдүүлэхээр төсвөөр суулгаж чадсан. Тэгэхээр ахмадуудаас баярснаа илэрхийлэх хэрэгтэй. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд маань байна. 577 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд маань байна. Эдгээр хүмүүст маань 8.5% нэмэгдэл бол хаанаач хүрэхгүй байна. 40 мянган төгрөг 55 мянган төгрөгийн нэмэгдэл болж байгаа. Тэгэхээр ерөөсө 600 мянган төгрөгөөр энэ ахмадууд маань одоо гурил будаа талах тайраа төлөө нүрсээ яаж бэлтэх вүлээ. Дээрээс нь 50-60 мянган төгрөгийн нэмэгдэл хаанаа өрөх вүлээ гэдэг асуудал байна. Ахмадууд маань энэ удаан хугацаанд тэмцэхдээ нэг л үг хэлсэн. Бид нэр үлсгэлэн зарлахгүй. Гэтэ тэрнгүү бид нар өсөж байгаа гэж хэлсэн. Ахмадуудаасаа бид нар үүнээс илүү хатуу үг хаанаас сонсох вүлээ. Тэгэхээр энэ ахмадуудынхаа энэ өнөөдрийн нөхцөл байдлыг бид бүхэн бодолцох хэрэгтэй. Нийт маань одоо энэ зүтгэлээр 8.6% өсөлтийг бид нар бас зөв зөвхөн зохицуулах хэрэгтэй. Өнөөдөр нийт тэтгэвэр авж байгаа 412 мянган одоо ахмадуудын маань 7% нь 2 сая төгрөгнөөс дээшээ тэтгэвэр авж байгаа. Тэдгээр хүмүүсүүд маань 8.6% нь хамаагүй өндөр буюу 2 сая төгрөгийн тэтгэвэр авж байгаа нэг иргэнд олвол 170 мянган төгрөг, 3 сая төгрөгийн тэтгэвэр авж байгаа хүнд нь 250 мянган төгрөг нэмэгдээд байгаа. Гэтэл бага тэтгэвэр авж байгаа хүмүүсүүдийг бид нар харж байгаа. Яагаад ер нь ахмадуудын маань ихэнх нь ийм бага тэтгэвэр аваад байгаа юм бэ? 90% нь ийм бага тэтгэвэр авж штэ гэд ингээд задлаад үзэхдээ хит хитийн янзын одоо шалтгаанууд байгаа даа. Нэгдүгээрт нь бол одоо энэ хувь тэнцвэрсэн тэтгэвэр буюу за ажилласан жилд хүрэлцэхгүй байгаагаас болоод хувь тэнцвэрсэн тэтгэврээр тогтоолгож байгаа бага тэтгэвэр авж байгаа иргэд маань байна. Түүнээс гадна бас 90-д онд ажиллаж байсан 2000 түүнээс өмнө хугацаанд ажиллаж цалин тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгосон ахмадуудын маань тэтгэвэр нь тухайн үеийн цалингийн одоо ханшийн масштабаас шалтгаалаад одоо маш бага тогтцсон. Тэгэхээр өнөө цагийн одоо бид нар энэ их инфляц өссөн, цалин өсний хэмжээ өссөн, бараа бүтээгдэхүүний үн өссөн үед тухайн үеийн одоо ханшийн энэ цалингийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадууд маань өндөө бол одоо бас нийгмийн болол маш их анхаарал хандуулах ийм одоо хэсэг болчиход байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бид бүхэн анхаарах хэрэгтэй. Тэгээд нийт одоо тэтгэвэр авж байгаа иргэдийн маань 7% нь 2 сая төгрөгнөөс дээшээ тэтгэвэр авж байгаа. Эдгээр хүмүүсийг ойлгож байна. Өөрийнхөө цалин хөлснөөс илүү хичээлж нийгмийн даатгал төлсөн бол ойлгож байгаа. Гэхдээ бас 90%-ийнхаа ахмадуудыг бид нар бас бодолцоод энэ тал дээр бид нар бас уян хатан ажиллах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр сая бол бид нар төсвийн тухай хууль дээр бол 8.6%-ийг нэмэгдүүлж чадсан. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27-гийн 1 дээр болвол энэ инфляцийн төвшнгөөс жил болгон ингэж уялдуулж нэмнэ гэсэн энэ хуулинд одоо заалт байгаад байгаа. 27-гийн 2 дээр болвол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон хөдөлмөрийн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар батална гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ аргачлалын дагуу засгийн газар мөн одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан энэ аргачлалаар энэ хувь хэмжээг одоо тэнцвүүлэх мөн бага одоо тэтгэвэр авж байгаа ахмадуудыгаа одоо тэтгэврийн тэнцвүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллаа.